Манай өвдөж ч бол маш тийм одоо хоол хүнснийхээ тал дээр маш ухаантай тий ямар үйлрэл ямар хоол идэх үү хойч үедээ бол тэрийг бас сургамаар байна. Өнөөдрийн бидний хийсэн цай мянгат цай юм байгаа. Мянгат цайны гол онцлог нь ерөөсөө энэ айргийн тос одоо сарлагын өхрийн тарга сүүгээр хийсэн айргинаас гаргаж авсан тосоор тэгээд хөгтөрөнийхээ гурилт ингээд багсарч хуурч байгаа. Тэгээд сүүгээ хийгээд араас нь бэлдсэн нөгөө хар бор цайгаа хийж ингэж болгодог цай. Энэ айргийн тос бол ямар ач холбогдолтой гэхээр хүний ядаргаа хий хууг одоо дардаг. Ялангуяа хаврын цагт бол бүр илүү их ашигтай. Монгол ангахын бас нэг уламжлал арга гэсэн тийм югаар ингэж хэрэгэлдэг. Дээр үед бол хүмүүс удаан хугацаагаар аян жинд явахдаа бол өглөө юугаа сүйтэй одоо энэ айргийн тостой цайгаа хийж байгаа яг бол өдөржингөө үлийг бас сайн ингэж даардаг уу те юм байдаг.